Байнгын орооныхаа гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ өнөөдөр маш олон асуудлууд тэгээд нэлээд бас тамхитай холбоотой энэ олон асуудлууд явагдаж байна. Гэхдээ та хэд маань анхаарал энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг маань сонсоорой. За дараагийн слайд. Слайд минь удирдах хүн байгаа юу? За ер нь маш товчхонда 10 минутанда багтаа цөмөр ярихын тулд ер нь эхний слайдаас гол санаа бол энэ Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дугаар хэсэгт эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэж бүр эрх үүргийг ингэж баталгаажуулж өгсөн байт юм аа. За тэрийг дараагийн слайд. Би слайд өөрөө удирдах боломж байгаа юу? За энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний шинжилсэн найруулгын туслыг маань анх 2024 оны 10 сард ажлын хэсэг байгуулагдаж явсан. За энэ ажлын хэсэгт бас ажиллаж исэн гишүүд манай байнгын хороонд байгаа. За 10 сард үүссэн ажлын хэсгээрээ бид нар ер нь нийт төр хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага дээр уулзалтыг тухайн жилдээ багтааж 41 удаа уулзалтууд иргэдээс эмнэлэг тусламж үйлчилгээний талаар судалгааг тусдаа 1123 иргэдээс тэгээд хот хөдөөгийн эмнэлгүүд олон улсын хурал ялангуяа тэндээ одоо бид нар шиг хуучин Семашка систем буюу социалист орнуудыг хөгжлөөрөө ойролцоо тийм орнуудын хуулийн үзэл баримтлал тэгээд тэр улсуудаас жишээлбэл Эстон улсаас, Бүгд найрамд Солонгос улсаас, Казахстан улсаас, Америкийн нэгдсэн улс гэх мэтчлийн улсуудаас экспортуудыг авчирч дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк мэтчлэн манай эрүүл мэндийн тогтолцоо дээр санал дүгнэлт гаргадаг энэ экспортуудыг оролцуулсан олон улсын хууль хилцүүлгийг бас хийсэн. За тэрнтэй холбоотой бид нар мөн мэрэгжлийн салбар зөвлөл нийгэм төрийн бус байгууллага гэх мэтчлэн уулзалтуудыг хийж явсаар байгаад жилийн яг 6 сард гэсэн үг яг 1 жилийн өмнө Ди парламент дээр хуулиа тавихаас өмнө яг энэ мэрэгжлийн байнгын хороогоор санал дүгнэлтийг хилцүүлж хуулийн шинжилсэн найруулга шаардлагатай юм байна да гэсэн санал хүргээд тэрийг Ди парламентд тавьсан. Ди парламентд тавьсан хувилбараас хойш ахаад 1 жилийн хугацаанд хот хотоогийн эмнэлгүүд тэгээд эмч эмнэлгийн ажилчдын дундах судалгаа QR кодоор эсвэл биеэр эсвэл ерөөсөө зүгээр асуумжаар мөн мэрэгжлийн салбар зөвлөлийнхэн тэгээс дунд нь нөгөө нэг засаг солигдсон учраас мэрэгжлийн салбар зөвлөл бас дагаж солигдсон асуудлууд гарсан учраас дахин шинээр бий болгоцсон салбар зөвлөлийн байгууллага нийгэм холбоотын төлөөллийг оролцуулсан дараагийн хилцүүлэг дараа нь өрхийн эрүүл мэндийн байгууллага сумын төвүүд гэдэг нөгөө сумын нийгэмлэгүүд зэрэг улсуудтай хилцэж ярилцсны үндсэн дээр Ди парламентэд байршуулсан 5 сарын 28-нд байршуулсан юун дээр маань мэдээж засгаас эрүүл мэндийн яамнаас санал аваад тэднэртэйгээ дахин уулзалтууд хийсний үндсэн дээр энэ хуулийг ингээд өргөн бариад хилцүүлэх хэсэг шийдэгдэх гээд бид нар өнөөдөр байж байгаамаа. Дараагийн слайд. Ер нь ямар асуудлууд байгаа юм бэ? Тулгарч байгаа асуудлууд дээр бид нар ингээд эрүүл мэндийн байгууллагуудаар ингээд асуудлуудыг нэгтгэхэд үзэхэд 67 төрлийн тулгамдж байгаа асуудлууд байна гарч ирээд хамгийн гол хоёр асуудал нь нэгдүгээрт эрүүл мэндийн бодлого зохицуулалттай холбоотой асуудлууд хамгийн их. Дараа нь салбарын хүний нөөцийн эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудал гэж төвшүүлээд байсан боловч яг нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээний гол зорилт болох ёстой, чанартай байх ёстой, хүртээмжтэй байх ёстой, тэгш байх ёстой, аюулгүй байх ёстой, хариуцлагатай байх ёстой гэсэн асуудлуудыг нэгэнж гаргаж ирээгүй. Яагаад нэгэнж гаргаж ирдэггүй юм болоо гэд харахаар зэрэг ерөөсөө бид нар эхнээсээ хуулийн дээрээ чанар гэдэг асуудлыг тодорхойлоогүй тавиагүй. Тодорхойлж тавиагүй болохоор хэмжидэггүй, хэмчихгүй болохоор хяндаггүй болохоор удирддаггүй. Тэргээрээ ерөөсөө ингэж бид нар мэдээлэл авах боломжгүй юм байлээ л т. Дараагийн слайд. Тэгсэн мөртлөө ингээд бид нар ингээд иргэдтэй түрүүн ярьсан шүү дээ. Иргэдээс эмнэлэг твтж байгаа иргэдээс авсан асуумжийг авахаар зэрэг дандаа 90-95% чанартай сайн тусламж үйлчилгээ авч ийсэн юм шигээр тийм сэтгэл төрүүлэхээр дандаа юм хариултууд гарч ирээд идэг. Тэр нь ямар учиртай юм гэсэн хоёр шалтгаантай юм байна. Нэгдүгээр яг эмнэлэг твтэд эмчлүүлж байгаа эмчлүүлэгч маань өөрөө нөгөө эмч эмнэлгийн ажил байгууллага дотор байгаа учраас бас гайгүй аятайхан саналаа өгд юм байна. Хоёрдугаар эмч эмнэлгийн ажилчид чинь өөрөө өөрсдийнхөө ажлыг дүгнээд бас
гаргацдаг ийм учир шалтгаантай учраас хэрэглэгчдийн үнэлгээ дандаа 90-95% гараад идэг. Тэгэхээр олон улсын ер нь судалгаан дээр суурилсан мэдээлэл дээр бол эмнэлэг твтээд гарсан 3-6 сарын хугацаанд энэ одоо хэрэглэгчдийн үнэлэхүйг авах ёстой гэсэн үндсэн дээр бид нар одоо нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх асуумжийг Улаанбаатар хотын хар хорин зах, Sunday Plaza, Баялаг ундраа, Динжи мянга, Шүний зах, Нарантуул гэдэг олон улсын худлааны төвүүдээр яваад нийт 1123 хүнийг судалгаанд хамруулсан. За энэ дэр би маш ингээд товчхон хэлэхэд та эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай гэж үздэггүй, та эмнэлгээс хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддгүй. Дараагийн слайд. Таны бодлоор эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэндээ ээлтэй байж чадчихэв үү? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд хамгийн бэрхшээлтэй байдаг зүйл нь юу вэ? Та өөрт шаардлагатай тусламж үйлчилгээг яг орон нутгтаа юм уу байгаа газраа авч чадчихэв үү? Эмнэлгүүдийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээ нь хүн төвтэй гэдгээ тодорхойлоод ийм тусламж үйлчилгээ авч чадж байгаа гэдэг асуултыг асуух та бүхэн харсан бах. Дандаа улаан буюу одоо ихэвчлэн үгүй гэсэн асуултанд хариулт өгөөд иргэд. За энэтэй холбоотой зөвхөн бидний судалгаач биш маш олон судалгааг нэгтгэж харсан л да бид нар. За жишээлбэл эрүүл мэндийн салбар дахь процессын дахин инженерчлэлийн судалгаа гэдэг энийг одоо энэ хийгдсэн дүнгээс нь мөн Монгол улсын төсвийн судалгаа, за тэрнээс гадна эмнэлгүүдийн хагас бие даасан байдлын судалгаа гэх мэтчлэн эсвэл 2016 оны эмнэлгийн тусламж үйлчилгээний одоо хэрэгжилтийн судалгаа гэх мэтчлийн судалгааг дүнгнээд үндэслээд ингээд нэгтгээд харахаар зэрэг энэ саяын асуудлуудыг яг адилхан нэг дуугаар ерөнхийдөө хэд хэдэн асуудлуудыг гаргаж тавьж байгаа. За энэ дээр байгаа хоёр гарын үсгтэй юутай хоёр албан бичиг маань тухайн үед яг одоо эрүүл мэнд эмнэлгийн чиглэлээр 3 ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсан. Нэг нь болохоор миний саяын дээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль, хоёр дахь нь Нутган баяр гишүүний ахалж исэн эрүүл мэндийн даатгалын тухай хууль, гурав дахь нь болохоор Чимбүрэн гишүүний ахалж исэн эм хүнсний талаар ийм ажлын хэсэг. Тэгэд энэ 3 ажлын хэсэг нэгдсэн хуралдаанаарч тусдаа хуралдаанаарч гэсэн үзээд хуулийн үзэл, баримтлал, тэгээд давхардал, хийдэл байна уугүй юу бүгдийг ингээд хүрээгээ тус нь зураад магадгүй та хэд мэдж байгаа судалгааны Venn диаграм гэж байдаг. Тэр Venn диаграмаар зураглал тооцооллоо гаргаад яг өөрийнхөө хүрээнд л энэ ажлын хэсэг ажиллаа хийж санал дүгнэлтээ боловсруулж энэ хуулийг гаргасан гэдгийг бас энэ ташрамд дурдъя. За ер нь 2016 оны хуулийг одоо байгаа Одон туяа гишүүн байха тий Одон туяа гишүүн маань ахлаад энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг анхдагчаар тэгээд ил ин хамгаалан сайд энэ төр оролцоод ийм том одоо тухайн хуулийг гаргасан байл. Тэр хууль дээр гол асуудал нь тухайн үед юу байсан бэ гэхээр 2011 онд эрүүл мэндийн тухай хуулийн дээр эмнэлгийн хагас бие даасан байдлыг бий болгож төлөөлөл удирдах зөвлөлтөй болно гэдээ одоо ингээд цаасан дээр зөвхөн ийм заалт яваад ирснийг л амиа оруулах гэсэн байлээ л дээ. Одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг бол хагас бие даасан байдалтай оруулын төлөөлөл удирдах зөвлөлийг бий болгочих туцтай болчих юм бол эмнэлэг хагас бие даасан байдалтай болно. За тэгээд улс төрийн томилгоо нөгөө дарга цэргийн томилгоо энэ төр асуудал гайг болно, бие даах шийдвэртэй болно. Энэ төр гээд одоо яг тийм үзэл баримтлалаар боловсруулсан боловч тухайн үедээ хэрэгтэй зөв шаардлагатай юмнууд явагдсан ч гэсэн үнэхээр дид бүтцэн болоогүй байсан юм байна. Ямар одоо тэр нь юугаар харагдаж байгаа гэхээр жишээлбэл бид нар одоо энэ 2016 оны хууль батлагдаад одоо 10 дахь жилдээ орж шít 2026. Энд нийт 34 төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас дөнгөж 13 буюу 38% төлөөлөл удирдах зөвлөлттэй. Ихэнх нь буюу 62% нь төлөөлөл удирдах зөвлөл одоо хүртэл байгуулаагүй. Байгуулсан төлөөлөх удирдах зөвлөл нь яг одоо төлөөлөл удирдах зөвлөлийнхаа ийм нэгдсэн ойлголт байхгүй. Тэгээд хагас бие даасан шинжилгээний бэлтгэл ажилтаа хангалттай бус төлөөлөл удирдах зөвлөлд нь тийм хамаарал бүхий хүмүүс нь орсон гих мэтлэн ерөөсөө яг одоо туц шиг ажиллаж чадаагүй гэсэн ийм нэгтгсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байл. За дараагийн слайд. За тэрнээс хойш бас нэг том асуудал одоо манай сайд дарга нараа ажиллаж исэн гишүүд маань бас мэдж байгаа. 2021 оноос одоо санхүүжилтийн шинжилгээд маш том реформыг хийсэн тийм ээ. За тэрэн дээр нөгөө нэг худалдаа авагчийн тогтолцоо гэж оруулсан, стратегийн худалдаа авагч гэж болгосон, эмнэлгүүдийг төсвөөсөн салгасан одоо тийм энэ бүх дэд бүтц чи одоо байж уулан саяын тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль ам орох хэрэгтэй байсан юм байлээ л дээ. Гэтэл энийгээ бид нар 2021 онд энэ гоё тогтолцооны одоо санхүүжилтийн өөрчлөлтүүдийг хийгээд тэгээд жил болгон л уулна улсын хуралч засгийн газарч үе үеийн сайд нар байнга санхүүжилтээ нэмж бодлого хамгаалж явсан юм байлээ л дээ. Одоо манай эрүүл мэндийнхаа. Тэгээд ингээ харахаар зэрэг бид нар за ингээд жишээлбэл лавлгаа шатлалын тусламж үйлчилгээ гэхэд бид нар заа 5 жилийн дотор 2 За нэмэлт минут өгье.
Тэ. За ингээд санхүүжилтэд нэмээд ирсэн ч гэсэн тусламж үйлчилгээ хүрэх ёстой яг санхүүжилт нэмснээр нэмэгдэхгүй байгаа шалтгаан юу юм бэ? Дараагийн слайд. За энийг слайдыг одоохонд өнгөрөөч дараагийн слайд. Одоо ерөөсөө бид нар ийм асуудалтай хаос гэж ярьдаг те. Ерөөсөө зах замбраагүй байдал үүсчээд байгаа асуудал нь юу вэ гэхээр өвчтөн өвдөнгүүтээ асуудал нь тодорхой биш. Хаана очих нь ойлгомжгүй. Өрхийн эмч, эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг зарим газруудыг алгасаад шууд 3 дахь шатлалын эмнэлэг рүү очдог. Тэгэхээр хүнд хүнэн ч очино, гайгүй хүмүүс нь ч очино, сэргээн засах боломжтой хүмүүс нь ч очино, хүндэрсэн яаралтай тохиолдлууд нь ч гэсэн очино. Эцээцд өвчтөн өөрөө эрүүл мэндийнхаа зохицуултыг хийгээд яваад байгаа л асуудал байгаа. Тогтолцооны талаар ямар ч ойлголтгүй. Нэг нь өвдлөхэд бид нар таньдаг хүн байгаа билүү гэж асуугаа явчихдаг шүү дээ. Эмнэлэг дээр хэн байгаа вэ юу гэлээ гэл те. Ерөөсө тэр асуудлыг энд харуулж байгаа байхгүй. Тэгэхээр одоо санхүүжилтийн үед иргэндээч хүндээч тэгээ бүх газараа бид нар ерөөсө үр ашиггүй үр дүнгүй санхүүжилтүүдийг явагдаад байгаа. За дараагийн слайд. За энэ биднэрт одоо Монгол улс юу н хоцроог байгаа. Яг ковидын айгүй том асуудал үүснээ дараа том хөгжингүү орнууд дэлхийн эдийн засгийн хүчтэй улс орнуудын одоо бодлого боловсруулагчнаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нийлээд 2022 онд бүх нийтийн эрүүл мэндэд хамруулах гэдэг энэ төлөвлөгөөр оръё. Тэгээ хүн төвтэй нэгдмэл тусалцаа руу орж иж энэ асуудлуудыг бүгдийг шийдэм байна гэдэг энэ шийдэл рүү орчоод одоо дэлхийн орны бүх улс орнууд юу н ийшээгээ чиглэлтэй яваад хөгжиж байна. Дараагийн слайд. За бид нар тэгсэн чинь урд нь алхах зөндөө сайн юмнууд байна. Эмчийн тоогоороо, цувилагчийн тоогоороо, орны тоогоороо, фармасигийн тоогоороо дэлхийд дунджаас дандаа дээгүүр байгаа. Тэр байтугай нөгөө хуучин социалист Семашкагийн системийн бүтцээс хөдөө орон нутагт очдог анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээр 307 сумын эрүүл мэндийн төв, 20 тосгоны эрүүл мэндийн төв, 228 өрхийн эрүүл мэндийн төв гих мэтчлэн маш сайн дэд бүтцээ зоогоод өгсөн учраас Монгол өөртөө энд түүчээлэн оролцоод өөрийн гэсэн хөгжлийн загвараа бий болгож дэлхийд модель болох боломж байна гэдгийг бас би энэ гишүүдтэй хэлмээр байна. За дараагийн слайд. За ингээд манай ерөөсө тусламж үйлчилгээний хууль маань 9 бүлэгтэй 62 зүйлтэй хамгийн гол нь тэр саяын нэрлсэн хүн төвтэй нэгдмэл буюу PCIC People Centered Integrated Care гэдэг модельийг л бий болгож байгаа. Тэр нь юу хэлж байгаа вэ гэхээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хамрахын тулд хамгийн үр ашигтай өр бүтээлцээ анхан шатны тусламж үйлчилгээ хуучин социализмын Семашка системээс хүн төвтэй нэгдмэл рүү шилжиж тусламж үйлчилгээгийн шатлал тус бүрд эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан судалгаатай нотлохонд суурилсан үр дүнтэй төлөвлөгөөт энэ тусламж үйлчилгээгээ хүргэе. Тэхийн тулд анх удаа бид нар одоо эмчлүүлэгчийн эрх үүргийг жишээл оруулж өгч байгаа. Эмч эмнэлгийн ажилчдын эрх үүргийг тус-тусад нь. Тэгээд одоо нөгөө орны тоогоороо биш эмчлүүлэгчдийн тоогоороо биш үйлчилгээний тоогоороо биш харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариуцлага үр дүн аюулгүй байдар чанар гэдэг дээр гүйцэтгэл дээр үнэлдэг жинхнээсээ энэ тогтолцоог бий болгож энэгээрээ хянаж энэгээрээ За хуулийн төслийг танилцуулга хийсэн Гамаа гишүүнд баярлалаа.